одоо ингээ бүгдээрээ гар хаваасаа эхлэе. За гар хаваас эхлэхийн тулд бид нэр ер нь бол голоос нь эхлээд ч юм уу хийгээд явуучвал хэцүүгээр энэ дээр би 70 энгийн гар хаваас одоо та бүхэндээ зааж өгч байна. За 70 энгийн гар хаваас гэдэг нь одоо яг энэ ойдлоо дарж доогуур нь явсан хаваасуудыг хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ даавны энэ хоёр зүйлийг та бүхэн одоо ингэ анзаарж байгаа бол яг энэ хоёр зүйлийн одоо энэ цаатлын нэгэн дээгүүр нь ингээд эндүүдэгдээ дээгүүр нь гараад ирсэн. Энэ нь цаана ногоц. Тэнгүүтийн цаана байгаа зөвхөн даавн дээр буюу энэ хоёрын яг одоо яг голоор нь ингээд энгийн хаваасыг хийдэг байгаа. Тэгэхээр энэ яадгүй хэр харахад бараг мэдэгддэггүй. Нэг өсөндөө маш гоё цэвэрхэн болдог юм хаваас байгаа. За тэгээд утас зүгөө одоо ингээд сайхан сүгэлдсэн байна. За нэх бас урт хувцас сүглээд ими байдгийн. За үзүүрийн зангидахтаа та бас их бүдүүн зангидж болохгүй. Ягаад гэвэл энэ занглаасыг бид нар утасны даавныхаа араар хийж өгдөг байгаа. Нууж өгдөг байгаа. Тэгэхээр болж игэл нөгөө нэг ийм бүдүүн биш. Одоо нэг за хоёр л эргүүлж зангиддаг юм да. Ер нь бол зүүндээ тэр л хамгийн гоё тохиромжтой байдаг. Яг сайхан хоёр эргүүл зангидаад за тэгээд нэглэхдээ цаанаас нь биш бүр ингээд наадлаас нь одоо эндээс ингэж гаргаж ирнэ. За хараа яг тэр доороос. За тэгээд энэ үзүүрийг чүт жоохон цааш нь ингээд татчихдгийг. Ингээд бүд гэж цаашаа орчиж байгаа. За одоо өстэй ингээд гоё хоёндоо. За хуравчаа зүвчи. За эхний хатгаасыг бол яг одоо энэ хоорондын зайл бол нэг 2 мм байх хэрэгтэй. За яг сайхан доошоо хатгалаа. Буцад дээш нь авч гаргаж ирлээ. За энэ бол 75-аас учраас нэг учиргүй айхтар тийм хол байх хэрэггүй. Гэхдээ ил гарах хэсэг нь маш жижигхэн байх хэрэгтэй. За ингээл яваад байна. Одоо энэ яг хоорондын зай бол юм гоё адилхан. За тэг ингээд цаагуурын шингээд орчиж байгааз бараг мэддэхгүй. Тэгэхээр аль болох энэ нөгөө завсраар нь ингэж маягтай ингэж хатгаж өгөх юм бол энэ маань бас мэддэхгүй. Ардаач тэр урдаач тэр ардаа бол нэг жижигхэн утас гараал явцсан байдгийг. Одоо би та бүхэнд арын нас харуулъя. За ингээд хитрхи бас уцаа татахгүй яг өөрт нь сайхан шингээгээ. За энэ ардаа бол яг иймэрхүү маягаар гарна. За ардаа одоо яг нэг иймэрхүү маягтай гарч ирж байгааз ойролцоогоор нэг гоё жигд ингэж гарч ирдэг байгаа. За урдталтаа болохоор бараг мэддэхгүй. Ардаа бол нэг жоохон хавцсан харагдаад. За хэрвээ энэ ингэж харж явах үед одоо цаатлын гар жоохон өвдөд ивэл зүүнд хатгадаад байвал бас давхар хурууч хийждэг шүү. Тэгэхээр бүр амрал гэдэг. За ер нь бол гоё хавтгай зүйл дээр ингэж тавиад за тэгээд хавах юм бол бас их хөвтэйхэн бүр ихэнх тохиолдолд бол ер нь бол гоё тэлүүр хийж ашиглаж бас хавдаг байгаа хүмүүс. За бас гоё ингэж дийлгэж жагаад тэгээ ингээ хавч ус болно. Тэгэхээр ингээ цаанаасаа л яг гоё мэдэрч ингэж хавах хэрэгтэй. За хэрвээ одоо энэ нөгөө зузаан зүйл мэддэхгүй учраас наанаас гараа доогуур нь баг зэрэг ингэж оруулаад ингээ хавдаг байгаа. За одоо би та бүхэн дахиад нь хавснаа харуулъя. За одоо миний энэ ойдлоод та бүхэнд баг анзаарахдахгүй байгаа болов гэж бодож байна. Одоо энэ яг энэ доогуур нь л ингээ яваад байгаа. Тэгээ би бас нэг зүйлийг хэлэхэд та бүхэн одоо хаваад зургийг аваад над одоо яг энэ бичлэгнийхаа доор оруулна шүү. Би тэгээ та нарыг хэр зэрэг хавж яах гэдгийг чи харах болно. Ер нь бол одоо хичээлээ гоё идэвхтэй хийгээд одоо энэ бичлэг болгоны доор яг тэр бичлэгээр сурсан зүйлээ доор нь одоо хийсэн зүйлээ доор нь харуулад үр дүнгээ хуваалцаад явах хэрэгтэй байгаа. Тэгжээж одоо таны сургалт чинь одоо жинхэнэ утгаараа одоо танд гоё бүрэн дөрвөн хүрэн шүү дээ. Тэгэхгүй ингээл үзчихэл за дараа хийчихгээл явчихад байвал одоо бас одоо яг гэж одоо бас цаг зав өрн байна те. Та тэнд сурах гэд мөнгөдлөөд би энэ заагаад байгаа хэрэг үлээ. Тийм учраас аль болох одоо хийсэн зүйлсээ дор надад явуулаад таарай л гэж хүсэж байна. Тэгээ мэдээж эрэг гоё итгэвтэй байвал би бас зүгээр авахгүй. Итгэвтэй байсан хүмүүстэй би бас хүмүүсээ одоо нэг
энэ их сургалтын ихний энэ элсэлтийн хүмүүсийн дундаас нэг идэвхтэй хүн шалгаруулъя гэж бодоод байгаа. Гэхдээ тэрийг одоо ямар арга замаар шалгаруулах вэ? Бас хэрэг идэвхтэй байна, гоё хийж гэнэ үү энэ төр гэдгээ бас харж гаад нэг гоё жижигхэн хөөрхөн журам гаргаж байгаа. Та нар танилцуулнаа жижигтэн дараа нь. Ямар ч байсан л идэвхтэй байгаарэ. Бид нар энэ хаваасан дээр би бас дахиад нэг ойртуулад ойлгомжтой бас та бүхэндээ харуулах гэж байна. За яг сайхан юм доогуур нь ингэж хатгаад одоо даавныхаа нөгөө нэг цаатал дээр нь ойж явдаг. Өөрөөр хэлбэл эндүүц нь одоо дээгүүр нь гарсан даавныхаа доотлын ирмэгээр нь ингэж ойдлоо нууж хаваасаа нууж хатгаж явж байгаа. За одоо энэ талд нь ирэнгүүт одоо энэ талаар ингэ явж ийсэн иш ирэнгүүт нөгөө талдаа гараа явчихж байгаа. Ингээд хатгаад дуусгаж шүү. Ерөөсөө нөгөө ил харагдуулдгүй л нэг өсөндөө аль болох ойдлоо нууж хийж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд гоё цэвэрхэн гоё болдог. Тэр одоо яг далд хаваас энэ дундуур энэ завсраар ингээд хийгээ оёо явж гин. За тэгээд хэрвээ ингээд оёо явж явах үед чинь таны утас ингээд дуусвал яах вэ гэдэг дээр би одоо зөвлөгөө өгөх гэж байна. За утас дуусангууд эхлээд та цааш нь шууд ингэж нэвт хатгаад ардталтаа гаргана. За ардаа гаргангуудаа яг эсрэг тал руу нь одоо ойж исэн юм чи эндээсээ ирж байгаа бол нөгөө тал руу нь ингэж эсрэг тал руу нь ингэж нэг ингэж хатгаад үнийгээ одоо зангидна. Болж игэл одоо хоёр эргүүлж зангидэн шүү зүүнийхээ үзрээр уцаа. За ингээд хоёр эргүүлээ зангидчихъя. Тэгтээ нэг амар тулгаж зангидахгүй. Баг зэрэг одоо энэ хооронд нэг юм ойдл за нэг 2 мм орчим ч юм уу 1-2 мм орчим ингэж үлдээгээд за ингээд зангидчихгуудаа одоо цааш нь дагууд нь яг нэг ойдл ингэж цанглаагаа одоо цааш нь нуух гэдэг нь шүү дээ. За ингээд баг зэрэг татангууд дахиад цанглаа мань цааш орчиж байгаа зү. За энэ ерөөсөө гар ойдолд нэг юм дүрэн байдаг. Ерөөсөө занглаа ил гарахгүй. Ясгүй. За тэгээд хэрвээ далд хаваас болвол уртлын одоо хэсэгтээ баг зэрэг одоо энэ ойдлууд чинь жижиг гарна. Хэрвээ гоёлын хаваас бол уртлын хэсэгтээ таны өөрийн одоо сонгосон том юм уу жижиг гаргамаар байна уу тэргээр чинь одоо уртлын хэсэгтээ гараа явж байгаа. За одоо нэгэнд бид нэгээ далд хаваасаа сайхан хийчлээ. Яг энэний хувьд болохоор би яг энэ дөрвөлж зүйдэлт энэ 3 зүйдэлт тус бүрээр нь одоо ингээд нөгөө тийшээ бас хөндлөн ингээд 3 нийтдээ бараг 6 юм уртаашаа хаваас хийсэн байгаа.